За манай гэртээ айлчилж ирсэн та. Баярлалаа. Баярлалаа. Өрсөндөө баярлалаа. За хойд Солонгосын тухай маш их мэдээлэлтэй. Хойд Солонгосын талаар ер нь их судалдаг, маш их ойр байдаг хүн гэж ер нь хэлж болно тийм ээ. Яг нь бидний хувьд бол хойд Солонгос бол ер нь хаалттай ертөнц. Тий, ер нь нэг талыг барьсан ийм мэдээлэл айгүй их явдаг тийм ээ. Яг тийм болчоор харин тийм би одоо ингээд чамтай бас уулзаад ярилцсан ихлээр нь бүр ингээд ийм урилгаж айгүй баяртай хүлээж аваад шууд ирж байгаа юм. Би яг гэх юм бол би бас хойд Солонгосын талаар ер нь их сонирхол надад их байдаг. Тэр өөрийн гэсэн хөгжил, өөрийн гэсэн онолыг тийм ээ ингээд бүтээгээд ингээд тэрүүнийг тууштай баримтлаад явж байгаа бас нэг улс тийм ээ. Өөрийн гэсэн чиг шугамтай бус тусаас өөр тийм ээ. Би тийм улс. Тийм болохоор ер нь сонирхлыг аягүй татдаг. Нөгөө талаараа бас нэг манай хуучныг санагдуулснараа бас аягүй тийм сонирхол татдаг. Хуучин чинь хойд Солонгосын эд барааг бид хэрэгжилж өслөө штэ. Тийм. Ер нь бол гол нь яг ингээд дэлхийд дахин бүгдөө ингээд яг юм форматлагдаад яг нэг загварт ороод за тэгээд либерал баруун гэх мэтүүдэр ингээд ягаад одоо яг ганцхан хаалттай хаалгад үлдчихэж байгаа байхгүй. Тэр ганцхан хаалттай хаалгыг л догшсон, сонирхсон маш том ертөнц байгаа. Тэрийг буруутгах байгаа өөрөөр хэлбэл нөгөө нэг хүний эрх талаас нь, дэглэм талаас нь, эдийн засаг улс төрийн харилцаа талаас нь ингээд буруутгах байгаа зүйлүүд их байдаг. Гэтэл нөгөөдөл чинь өөрийн гэсэн явах зам буюу нөгөө нэг юм энд хүрэх зорилготой тэр зорилгынхаа төлөө явж байгаа. Мэдээж одоо диктатураар явж байгаа нь ойлгомжтой. Тэгээ одоо жишээлбэл ингээд айгүй сайн найз байлаа гэхэд тэр найзынхаа сонголтыг хүлээмжшүүлэх хэрэгтэй байдаг шүү дээ. Чи үнэхээр сайн найз юм бол сонголтыг хүлээмжшүүр гэдэг шиг. Монгол Солонгос хоёр бол бүр эртний уламжлалт харилцаатай. Бүр одоо Когорьёгийн улсаа үеэсгэлээ. Тэр харилцаа ингэж хадгалагдаж явсаар яваад Юан улс центр гэж явсаар яваад яг энэ хоёр тэр нэг хоёр үндэстэй ингээд тэгш эргэтэг харилцаатай байж хата тэр найзууд нь хоёр замаар сонгосч шүү дээ. Тэр хоёулаа бидний найз гэдэг чинь төрсөр төрөлдөөдөр гардаг шиг надад улаанч байгаа, цагаанч байгаа гэдэг шиг л ерөөсөө энэ хоёрыг л бид нэр тэнцвүүлж тэгш харилцах хэрэгтэй. Яг хойд Солонгосын бүгд найрамд гарчсан Солонгос ард улсын судалгаа талаас нь аваад үзэхэд бид нэр тэр улс төрийн дэглэмийг тэр одоо нөхцөл байдлыг одоо магтан сайшаахаас илүү бид нэр тэдний vibe нэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тэдний ойлгодог юмыг, тэдний ярих гэж байгаа зүйлийг, тэдний хүлээмжшүүлэх гээд байгаа зүйлийг бас бид нар ойлгож мэдхийн төлөө байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энийг бол орон судлал талаас нь судлах хэрэгтэй. Сэр дарма би тэр нөгөө тэдний ерөнхийлөгч өдөртөгчийг нас барахад ингээд ард дэрэгт аюу ингээд уйлал дэвсэл ингээд уйлал сүд болсон тийм ээ. Тэгээд ихэнх залуучууд бол зөвөр энэ бол тоглоом жүжиг тийм ээ ингэхгүй бол болохгүй гэд ингээд ярьж исэн. Тэр талаас нь харж исэн байхгүй юу? Би болохоор нөгөө социализмын үед амьдарч исэн болохоор яг нөгөө Брежневыг нас барахад манай маам уйлж исэн баг. Жинхэнэ сэтгэлээсээ уйлсан бас сэдэн хүмүүс ер нь байсан манайд ч гэсэн байсан. Тийм болохоор би яг ер нь тийм ээ бүгд худлаа биш шүү гэж тэгдгийг би мэддэг болохоор тийм ээ би энүүдийг бас хэлмээр санагдсан л да. Тэгвэл нөгөө тийм юм үзээгүй тийм юмыг амсаагүй хүмүүс чинь шууд тийм юм харангуудаа энэ чинь худлаа ойлгомж जैन те ингэхгүй болохгүй дөрөсгчээд гэсэн юу яваад идэг тэгтэл яг нөгөө ард өмнөдөө хайртлагдсан өдөртөгч гэж бидний үед байсан шүү дээ. Яг л тэрэн шиг одоо үеийн тэр бол ерөөсөө нийгмийн нэг үзэл суртал буюу одоо жүчээ үзэл санаа гэж ярьж байгаа. Энэ бол зөвхөн нэг юу л байгаа юм л да. Шашны иргэн шихүү гэж ярьдаг, секуляризац гэж ярьдаг. Тэр процесс байхгүй. Өөрөөр хэлбэл яг ингээд хар багасаа тэрүүгээр ингээд амьсгалцсан тийм сэтгэлгээтэй хүмүүс. Гэхдээ тэднэрт чинь гарах гарцсан өөрөөр хэлбэл дэлхийд дахинд өөрсдөө хөлөмжшүүлэх гарцсан юу вэ гэхээр тэд нар тэр их хатуу дэглэмээсээ илүү шинжлэх ухааны техник технологи өнөөдөр хөгжүүлж чадсан. Тэрүүгээр нь улс орнууд үнэхээр одоо бүр хөлөмжшөрөхөөс аргагүй болсон. Одоо цөмийн хөгжүүлэлт бол бүр одоо 25 жилийн туршид маш идэвхтэй болсон. Одоо тэгээ баллистик пуужинг бүр ингээд бараг 10 жилийн туршид маш идэвхтэй хөгжүүлж байна. Тэгээд одоо ингээд зэвсгэлийн талаар гээд бодоход эн чинь юу вэ гэхээр нөгөө нэг зэвсгэлийг улааран хөөцөлдөж байгаа гэдгээс илүү өөрийгөө хамгаалах зарчим.
Өөрөө өөртөө эзэн байх зарчим гэдгийг чинь л гаргаж ирээд байгаа юм л да. Тэгэхээр энэ бол улс төрийн одоо тэдний сонголт. Бид нэр энэ ард түмэнтэй энэ улстай ямар харилцаатай байх вэ гэхээр уламжлалт харилцаа. Одоо ингээд 75 жил, 76 жилийн туршид Монгол улсын хамгийн түрүүнд төлөмжшөөрөд хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтооё гэсэн улс бүгд найрамд гарч ирсэн Солонгос ард улс. Тэгээ энд хооронд ингээд хүн ёсны харилцаа их илүү хүнлэг ёсны харилцаа илүү хөгжсөн байдаг. Жамин генералаас ахвал одоо ингээд энэ самбуу сайдын үеэс ахвал ингээд бүр ингээд домог болгож яригддаг бүр тийм харилцаа байдаг. Энэ харилцааг бид нар цаашаа хадгалж явж хөгжүүлэх нь чухал гэдэг утгаар манай одоо нэг Бэктүүсэн, Чусон, нийгэмлэг гэх мэт өдөр нэг юм бүгд найрамд гарчсан Солонгос ард улстай харилцаатай байдаг. Судлаач, нийгмийн зүтгэлтэн, тий. За соёл урлаг янз бүрийн байгууллага юм ингээд нэг хүсэл сонирхлоороо нэгдсэн олон нийтийн нэг тийм байгууллагууд л одоо ингээд энэ харилцааг ингээд нэг тийм үргэлжлүүлж цааш авч яваад байгаа. Тэр талаас нь бид нар судлаач гэдэг талаас нь авч үздэг. Тэгээ бидний хувьд бас зөөр одоо жирийн иргэдийн хувьд болохоор Солонгосын одоо хойд Солонгосын одоо бүгд найрамд гарсан тийм ээ Солонгос ард улс гэж явж байгаа шүү дээ тийм ээ. Нэг энгийн амьдралын талаарх мэдээлэл бас авахыг айгүй сонирхдаг. Яг бол энэ дээр ер нь яг нэг талыг баримтсан мэдээлэл тийм ээ. Информац орж ирдэг. Ер нь хоол хүнсний гачигдал тэгэл юм талуунаар олгодог, молгодог. Тэгтэл би бас нэг өөр сурвалжаас Орос хүнээс би бас юм сонсоод YouTube дээрээс би тэр бичлэгийг үзээд тэгээд би чамтай өөртөө шуулзъя гэж бодохгүй юу. Яг тэр хүн өөр талаас өнцгөөс ярьж исэн. Юу ярьж исэн гэх юм бол тэднийд одоо хувийн аж ахуйг зөвшөөрсөн гин. За хувийн аж ахуйг зөвшөөрсөн гин. За тэгээд барилга бас аюу их баригдаж байгааг нь хувийн барилгууд бас их баригдаж байгаа гэж байна. За машинтай болж байгаа иргэд хувь дээрээ биш дандаа албан байгууллага дээр машина бичүүлээд тэгж машин ундаг болсон гэж сонсож байна. За өөрийн гар утастай болсон иргэдэн гар утастай байна гэж сонссон. За тэгээд улсын албан хаагч нар бол цалин тийм өндөр биш ч гэсэн улсын албан хаагч болох юм бол нөгөө хангамж аягүй сайтай талуун аягүй их авдаг тийм ээ. Ийм одоо болсон ийм тийм гэдэг яг өмнө тийм юм бид нэр сонсож байгаагүй байхгүй. Тэгэхээр өөрөө бол яг энэ нэг бол сайн мэдж байгаа байх гэж бодод би. Одоо би 10 гаруй удаа Солонгос руу очлоо. За тэгээд хамгийн сүүлд 19 оны ковидын өмнө 10 сард очсон. За тэгээд ковид хаагдаад ковидоос болоод хаагдаад сая 25 жилийн дараа буюу 24 оны сая 4 сард очиод ирлээ. За мэдээж амьдрал хэцүү байгаа тэнд. Маш хэцүү байгаа. За ер нь бол 93 оноос хойш ерөөс эдийн засгийн хориг арга хэмжээ нэгдсэн үндэсний байгууллага хориг арга хэмжээ энэ төр тэгэл Оросоор хагаад хамгийн амар чангалсан нь бол 2018 оны тэр Путингийн туршилтын дараа бол бүр ерөөсөө улс орнуудад авч болох бүх хориг арга хэмжээг одоо хэмжээнд нь хүргэсэн шүү дээ. Тэгээд сая Оросыг бас тэгээд хориг арга хэмжээнд бас авлаа. Энэ хоёр улсыг л одоо ингээд хоёр адилхан хэмжээнд хориг арга хэмжээнд авчлаа. Мэдээж одоо Оросын албаны улс бол ингээд босоод ирэх нөөц бололцоотой. За ганц Солонгос улс үлдэхээр үнэхээр хэцүү. Ганц харилцаатай улс нь Хятадаас хамгийн юм авж байгаа. За мэдээж өөрсдийн гэсэн одоо бүх юмыг хөгжүүлсэн байна. За эдийн засгийн хувьд болохоор ингээд эдийн засаг либералчж байна. Тэнд ингээд сонирхолтой эдийн засгийн бүх холбогдолтой ном зохиол энэ төрийг бүгднийг Солонгос хэл рүү орчуулсан байна. Нөгөө бидний нөгөө нэг дайсан биш үгүй гэдэг Милтон Фридманы номнууд бол тэнд байна. Орчуулагдаад гараад ирсэн. Милтон Фридманы одоо либертар үзлийн тухай номнууд байна. Тэр ингээд яг гэхдээ мэдээ цензуртэй орчуулагдаад ингээд зөвхөн ингээд ажлын хэрэгцээнд ч юм уу тодорхой хэмжээгээр ингээд хүмүүсүүдэд авж байгаа. Чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх зорилготой хүмүүсүүд бол байж байна. За тэгээд цаашаага такси компаниуд байна. 3-4 такси компаниуд байна. За тэр такси компаниудаар үйлчлүүлж байгаа жирийн иргэдүүд байна. За тэгээд яг ингээд бид нэр бүгдөө л Улаанбаатар хотоор ингээд зугаалдаг шиг тэр зугаалга үйлчлэгээ юмуд дээр бол байна. Сонголт мэдээж багтаа ч гэсэн. Яг л энд чинь нөгөө нэг амьдрал явагдаж байгаа юм хүн байгаль юм чинь амьдрал байж байгаа зүйлүүд байна. Гол нь бид нар чинь ингээд алхмаар ингээд нөгөө нэг одоо зах зээлийн эдийн засгийн харилцаа гэдэг зүйлээр орж. Хамгийн боломжтой зүйл нь юу вэ гэхээр тэр зах зээлийн эдийн засгийн харилцаа энтрийг дагаад нөгөө нэг сэтгэлгээ үзэл суртал гэж одоо нөгөө либерализм тий нөгөө нэг чөлөөт үзэл бодол
ингээ гараад ирэхлээр тэндээс л их болгоомжлж чинь. Тэрийг одоо нэг мэдээж ард түмнийг вакциндад тэрийг чинь хүлээж авахгүй болгоно гэж байхгүй шүү дээ. Мэдээж киногоор дамжаа бүх зүйлүүдээр дамжаал ороод ирнэ. Тэрүүгээр мэдээж одоо намын сэтрийн хэмжээгээр арга хэмжээ аавна. Гэхдээ нөгөө эдийн засгийн арга хэмжээгээ сайжруулад байх тусмал тэр нөгөө чөлөө харилцаанууд нь улам л сайжирч байгаа хандлага гарч ирж байгаа. Хуучны шиг тэр Кунаны хингүүн гэж ярьдаг тэр нөгөө нэг яг жинхэнэ үлсгэлэнгийн маш хэцүү үе. Энэ нь болохоор тогтолцооноосоо болоогүй байгалийн бэрхшээлээс болсон 94 оноос ахуулаад 2006 оны үйл явдлууд бол ингээд ерөнхийдөө тэрний үе бол ингээд тэр шарх нь анигдаад ер нь гайгүй болчихж байна. Мэдээж гэхдээ одоо цөөхөн нэр төрлийн цөөхөн зүйлээр сонголт багтаагаар л байж л та. Гэхдээ тэнд л яг л амьдрал болдгоор эдийн засгийн харилцаа яг л болдгоор болж байгаа. Мэдээж одоо цэрэг зэвсэгтлийн хувьд эдгээр бол бүр өндөр түвшинс гарчлаа. Сая өнгөрсөн 10 сард тэгээд бас 2 сард хэмэл дагуул одоо хөргөчлөө. Гэхдээ эдний одоо нөгөө шинжлэх ухааны технологийн талын хөгжил гэдэг өндөр болсон байна. Тийм. Сая ч гэсэн Олимпиас одоо бүр харлаа шүү дээ. Олимпиас. Тийм шүү дээ. 4 медаль авчлаа шүү дээ. 16 тамирчин ороод. Тийм. Ер нь нэг хойд солонгосын одоо ард иргэдийн амьдралын одоо юу төвшин тийм ээ. Одоо 5 жилийнхаас ер нь хэр зэрэг өөрчлөгдсөн. Ер нь бол хатуу маш ер нь муутцсан байлээ. Яагаад вэ гэхээр ковид чинь бас ингээд бүх одоо улс орнуудыг бас л нэг хэцүү байдалд оруулсан. Гэтэ туйлдуулах хэмжээнд байдлаар чинь бид нар өмнөхийн хандлага, өмнөх хүмүүсийн хандлага, өмнөх одоо тэр үйлчлэгээний тэр байдал бол жоохон хомигдсон. Аль болохоор жоохон болгоомжилсан байдалтай болцсон байгаа. Яагаад вэ гэхээр чинь нэг тийм дээшлээгүй. Гэхдээ бүр доошоо унаагүй л байлаа. Доошоо унчаагүй. Ингээ харж яхад хүмүүсийн аж амьдрал ингээд хүмүүсийн амьдрал хүмүүсүүдийн ингээд нөгөө нүднээс харагдаж шүү дээ. Яг мэдээж одоо бид нар хотоор явж байгаа юм л да. Хөдөө явуулахгүй л байгаа. Хөдөө өгнө. Гэхдээ бас эднэрт чинь нөгөө нэг сая энэ жилийн хөдөөгийн хөгжил 10-ыг хүрчих нь 20 гээд 20 том хот. Одоо Пиньянтай адилхан хот байгуулна гэсэн тийм том хөдөлгөөн хотчлолтыг бас их бий болгож байгаа хөдөлгөөн эдгээр ингээд тийм бүгдээр уриалаа болсон та тэндээс нь харж яхад ерөнхийдөө эднэрийн хөгжлийн зорилго бол тодорхой болсон. За гэхдээ яг тэнд хүрэхийн тулд мэдээж тэднэрт асар их одоо хүчин чармаалт хэрэгтэй. Тэхийн тулд тэрийг бас мэдээж хатуу гараар хэсэг хугацаанд барихаас л аргагүй болж байгаа. Сая 4 сард ихт чинь нэг 21 орны 40 гаруй судлаачдыг хүлээж авч болцсон. Хүлээж авч одоо яасан тэгэхэд чинь тэнд чинь Оросын технологиуд, Хятадын технологиудыг аваад маш том бүтээн байгуулалтууд хийгдсэн байл. Одоо Пиньян тэгэхэд чинь сая 5 жилийн хугацаанд чинь 4 том хороол баригдсан байл. Орчин үеийн. Тэгээд тэр хороолд нь хүмүүс суурьсан уу ер нь? Одоо яг ингээл тэр хороол өдөр нь явж үзэж байгаа, шөнө явж үзэж байгаа. Гэхдээ бид нар чинь нөгөө хуучин ингээл хардаг сэтгэлгээ байгаа шүү дээ. Тэр нэг үзүүлэн байна, жүжиглэлт байна. Зүгээр л яг ингээ. Яг уу бид нартай шууд харьцуулахгүй л байгаа юм л да. Гэтэл яг тэнд сургуульд явж байгаа хүмүүс яг явдгаараа тий яг ингээ амьдрал яг явдгаараа л үргэлжлэж байгаа. Манай бидний буудаг буудал ингээд өглөө Солонгос Пиньяны том нөгөө вокзал байдаг, төв вокзал. Тэндээс ингээл яг пэр гэл одоо 6 цагаас ахуулаад ингээл ажилдаа явж байгаа, ирж байгаа ингээл хүмүүс чинь цагийн дараалал ингээл өөрчлөлт гардаг гэсэн. Би ер нь тэрийг ингээд бараг 9 удаа ингээд би бүр 9 удаагийн ажиглалт хийсэн байдаг байхгүй. Яг камер зоогоод өөрөө ягаал орж ирж байгаа хүмүүсээ цагаар нь ингээд бараг цагийн бүртгэл хийж байгаа юм шиг. Тэр хүмүүсүүдийн царай зүс, өмссөн хувцас авч явж байгаа зүйлээс ахуулаад ингээд тэр хүмүүсийн амьдралын нийгэм харагдаж шүү дээ. Тэр бол бодиттой зүйл байгаа. Бид нэр одоо энд нэг тийм үзүүлбэр тоглож байна. Энэ улс орны цаана маш хэцүү байгаа гэдэг зүйл чинь нэг пропаганда юм л да. Тэр чинь бас л нэг энэ орны энэ дэглэмийн одоо тогтвортой байдал, энэ дэглэмийн цаашдаа хэр зэрэг явахаас дэлхийн улс орнууд бас болгоомжлж штэ. Ялангуяа Солонгосын хойг гэдэг бол тэр чигтээ одоо дэлбэрэхэд бэлэн цөмийн том одоо зэвсэглэлтэй бүс нутаг болцсон штэ. Хизээл нэг цагт нэг ямар нэгэн алхам хийвэл тэ өмнө талд нь мэдээж алдах маш ихтэй том эдийн засгийн либерал том улс байна. Хойдд нь болохоор алдах юм багтаач гэсэн бидний бүтээн байгуулсан хүч хэрэг тогтолцоо байна. Аль алийг бид нар хүлээмжшүүлэх хэрэгтэй. Энд манайхны гоё тоглолт буюу нэг тийм уян хатан байдал
хамтын ажиллагаа хэмтийн зүйлүүд хэрэгтэй юм шиг санагддаг юм л да. Аа. Юу одоо ингээд хойд солонгост хуучин манад социализмын үед ч гэсэн хар зах байдаг гэж шүү дээ. Ажилтдаг шүү дээ. Тим зах байгаа. Тэнд чи одоо тий яг одоо хувц зардаг бүр хувц зардаг яг харилцаанд тэр им бин гэж ярьдаг одоо нөгөө хэзээ ч бид нар нөгөө мөнгөөр харилцдаг. Дандаа доллараар харилцахдаа тэргээ шууд воноор харилцах, еврогоор харилцах, доллараар харилцах тэр чинь бүгд тийм зүйлүүд байна. Мэдээж яг бидний нөгөө социализм үед байдаг шиг нөгөө нэг одоо төв банк нь тэдээр сольж яах гэж чинь зах дээр тэр чэнжүүд хүртэл байж байна. Яг л хийдгээр хийгээл явчих тийм. За Оросын жуулчд маш ихссэн байлээ сүүлийн үед. Оросууд ч одоо ганц харилцдаг улс одоо ардчлал солонгослоо. Одоо Орос Монголос жуулчд бол байхгүй. Монголос жуулчдаа бол нэлээд өндөр босготой. За. Одоо онгоцны плед одоо тийш чинь вагон явах байсан байна. Тийм үү? Вагон явах зөвхөн онгоц. Оросоор вагоноор дамжиж очино гэж бодоод байсан үү? Үгүй. Одоо Хятадаар ч юм уу? Хятадын ч нөгөө нэг одоо манай хуучны вагонууд хүлээж авах байсан шүү дээ. Яг Монголд зориулж нөгөө нэг юм юу хөх хотол явж байгаа. Хятад ч одоо тэр чигтээ бүгд нөгөө нэг хурдны галт хэрэгтэй болсон. Тэр чинь Пенянаас тэр Дандун хүртэл Пеняны нэг 6 вагоныг ингээд нэг 12 цагийн турш чирж яваад Дандун дээр авчдаг гэсэхгүй Бээжингээс. За. Тэр одоо вагон байхгүй байна. Тэр вагон тавигдвал жоохон хямдхан явчихна. Онгоцны зардал бол айгүй үнэтэй. Бид нар ч өөрсдөө бүгдээрээ зардлаа төлж очдог. Тэнд би нөгөө докторт одоо сурч байгаа. За. Тэгээд чин $460 гэсэн. Үгүй $560, $520 гэсэн. Ирж очно. Тий. Тэр Пенянаас Бээжин хүртэлчтэй 45 минутаас. Бээжингээс бүр. Тий, Бээжингээс. Тэгээ Бээжингээс Улаанбаатар хүртэл чинь тусдаа зардалтай. Өдлөө шүү дээ, тийм ээ. Тэгэл байж байгаа. За. Гэхдээ яг хоо ингээ аялал жуулчлал зориулаад бас манайхан ч ихэд удаа нислэг явуулсан. Яг жуулчд маань ихэнх нь яг чамтай адилхан нөгөө нэг юу хуучнаад урсгасан бидний нөгөө хуучин үеэ харгасан гэсэн тийм сонирхолтой бас жоохон мөнгөтэй болсон. Одоо хаашаач очисон нөгөө л яг л нэг адилхан үйлчлэг, нэг л адилхан брэндтэй, нэг л адилхан дэлхийн нэг юм форматлагдсан юм үйлчлэгээ авч ирсэнээс нэг гівгэн тхэн шал өөрийн бүзээр идэг. Залуу наснда бага наснда очсон юм шиг. Яг л одоо Пенян хотоор явхад одоо ингээд яг хуучин 40 мянгатаар явж байгаа юм шиг санагддаг байхгүй. Хүүхдүүд яг ингээд нэг байрныхаа гадаа тоглоод, ойрлож ашиглаад гүйлдээ, сакс тоглоод ингээд байрныхаа хүүхдүүд ингээд бөөнөөрөө ингээд яваал тэ. За тэгээ би тэр барай марай зодоо тэр манис үед байсан шиг тийм харагдахгүй л байгаа юм да. Хүүхдүүд л болсон тэгэл ихгүй. Гэхдээ 2018 онд очиход би бүр тэнд одоо баг одоо яг ингээд лайв хийж байгаа юм шиг бүр хүмүүстэй уулзаад ярилцаад ингээд аюул чөлөөтэй байдаг гэсэн байхгүй. Тийм үү? Тийм би хүүхдүүдтэй хүртэл хөлбөмбө тоглоо хамт ундаа уугаад тэр чинь ингээд нөгөө нэг яг ингээд одоо тгсэн чинь бүгд аюул англиар аюул сайн ярьдаг болсон байна. За. Хуучин чи яг хятад хэл. Одоо тэдний үндсэн хэл нь ерөнхийдөө Орос хятад хэл байдаг гэсэн бол одоо англи хятад хэл болсон байна. За. Ер нь бол хүүхдүүд ер нь боловсролын тогтолцоо бол нэг л тогтоход бүгдөө л нэг л одоо юу яадаг шиг л хөндлөлтөнд ордог шиг бүгд л нэг тийм. Тэр нэг алдартай пендрийн урданд нь очиж үзсэн. Одоо манай багийн ахлагч маань бүр тэр тоглолтыг үзчихээд энэ хүүхдүүдийг л авчирж энэ Улаанбаатар хотод тоглоулъя гээл. Үнэхээр тэгсэн би бас алдартай цирк үзсэн. Тийм би тэр циркийн анх удаа тэр ингээд удаан хугацааны дараа тэр циркийн тагшаа хөгжмийг би ингээд бүр яг доос тэр тоглолтыг үзэхээс гадна тэр циркийн тагшаа хөгжмийг л ингээд нүд салгалгүй харлаа. Аюу гоё үлээ. Тэр гоё мэдрэмж. Яг л хүүхдүүдийн дунд ороод одоо үзэж байгаа байхгүй. Дандаа л одоо нөгөө одоо пианер. Тэгээд анх удаага баг яг 152 хүний оркестр сонслоо. За. Тэгээд тэрний одоо их морин хийл биш үү? 8 морин хийл ингээ хийсэн. Анх удаага тийм оркестр тэр акустикта тэр ингээд ер нь бол яг хөө ингээд тэнд нөгөө нэг хэдийгээр хэцүү амьдрал хэцүү байгаа ч гэсэн соёл урлагаа, цирк бүх юмаа ингээл чирээл аваад явчихна. Тэгэл чирээл аваад явал яг дэлхийн юунаас хөгжлөөс хоцрохгүй гэдэг шиг л ингээл тэд нэр ингээд мэдээж одоо тэр жүчээ үзэл санаандах тэр их оронч өдөрсөгч нарын дууг магтан дуулж байгаа ч гэсэн тэр Мендельсоны хөгжим мэдрэг бол агуу гайхамшигтай тоглож байна. Энд чинь дэлхийн сонгодгоо тэр нөгөө октын ямар Нурамбун Нурамбун эдгээр чинь бол одоо тэр чинь дээдсэн дааны нэлээд дээдсэн дааны. Тийм одоо зүгээр жирийн жуулчдад эдгээр үзүүлээд байх.
Тийм одоо юу биш мэдээж тийм баг. Баярлалаа. Тэгээд бидний үед чи би яг тэр нэг асууж ирэх юм бол Нурбан шиг тиймэрхүү чөлөөтэй арай чөлөөтэй штэ. Тийм хамтлагууд одоо байндгүй юу гэж л асуух байна. Тэд чи одоо ингээд нөгөө нэг Стингийн дуу гэднэрийг те өөрчлөөд ингээд дуулчих жаана. Хуучин чи яг нэг юм манай цохиолын дуу шиг нэг хэмнэлийн хөгжим байдаг байсан бол яг тэр сүүлд гарсан тэр ээжийн тухай дуу энэ төр гэдэг нь бүр их гоё аялгуул. Тэн дотор бол өдөртөгч нарын нэр байхгүй. Тэгэл яг ингээд нөгөө нэг яг иргэн шиг зүйл рүү орж байна. Тэгээ нөгөө нэг мэдээж одоо Ким Жон Ун энэ ч угаасаа өөртөө яг хар багада Швейцарт байсан болохоор яг нөгөө нэг либерал тэр сэтгэлгээ энэ төрт бол тэд чинь байгаа штэ. Тэд чинь одоо нэгэнт одоо ингэж удаан төгж болохгүй гэдгийг ойлгож байгаа. Баагаар л ингээл алхмаар л энд өөрчлөлт хийж байгаа. Гэхдээ шудраг бус зүйл нь юу вэ гэхээр энэ дэлхийн нийтийн хамтын ажиллагаа юм л да. Би одоо чам зориулаад энэ ПО одсон. За тийм байна. Энэ их сонирхолтой түүхтэй. Энийг маш олон оронд одоо нэг яармаг худалдаа энэ төрхийг гаргая гэхлээр энэ бүгд хориотой байдаг байхгүй. Тийм үү. Хамгийн супер пи. Одоо нууц хөлөхөд би За. магадгүй зүгээр ингээд Хеникентэй харьцуулж байгаа нэг уугаад үзээрэй. За тэгээ. Ялгаа нь илт мэдрэгдэнэ. Энэ жоох алкогол өндөртэй нэ. Алкогол өндөртэй 2 номерийнх нь байгаа. За. Тийм 4 номерийнх 3 номерийнх гэдэг нь одоо 5 градус 6 градус нэртэй маш гоё амттай. Тэгээ энэ чинь нэг бас Филиппинчууд ч угаасаа нэг бас пи юугаараа алдартай. Тэгээ энэ хөрөнгө оруулалтыг хийгээд ингээд хий одоо нөгөө алдартай корона өдр гэдэг нэг алдартай пивнүүд байдаг шүү дээ. Тэр шигээ ингээд нэг юм ноу хавыг нь авъя гэсэн чинь нэгдсэн үндэсний байгууллага хориг гарах юм чи. Тэгээ энэ нэг хэсэгтээ Европтой энэ тэдвэнган пивний энэ бүглөө за 1 евро байсан гэдэг. За. Тэр нэг Унгар хүн надад хэлжсэн. За. Энэ чи ховрын ид байхгүй. За. Тэгээ би баг гэтээ манайд ч гэсэн чи одоо Пиква гэдэг ресторан байла. Пиньян гэдэг ресторан байла. Бид нар чи ингээд хүн ёсны харилцаа байдаг байхгүй юу гэдэг эдэртаа чи ингээд бас зөөр нэг жишээ хэлэхэд одоо ингээд Ким Ирсэн ингээд одоо өвөө өдөртөгч. Энэ хүний одоо соёлын өв гэж яригдах зүйл бүхэл бүтэн тэр чигээрээ юуны Төв аймгийн Алтан булаг суманд байдаг байхгүй. Алтан булаг сумын 10 жилийн сургууль. Тэнд бол ингээд яг Ким Ирсэн өдөртөгчийн нөхсөн бэлэг яг тэр чигээрээ байгаа байхгүй. За. Магадгүй энэ улс хүчрэх болоод яхад одоо мэдээж тэр чинь ингээд бүр жүчээ үзэл санаанда одоо бурхан нар гэж одоо шүтгддэг юм чинь үлдээсэн зүйл нь өвн юу вэ? Тэгэхэд энэ Алтан булгын сургууль бол баг юуны хувьд бол одоо манайхны хувьд бол утаа гүмбэн энэ гэдэг шиг тийм их одоо үнцэнтэй зүйл болж үлдэх байхгүй. Яг тэгэхээр нөгөө нэг тэр зүйл Ким Жон Ун Хабаровскаар альчлаад нэг явхад ингээд Оросууд нэг Ким Жон Илийн аавынх нь нөгөө нэг Оросд айлчилж явахдаа сууж ирсэн суудлыг ингээд тавьсан. Тэрий чин зураг мургийг аваад жигтэйхэн хүндэтгэлтэй байл суурьтай байлгаад гэтэл нэг сандлаас илүү тавьдсан шүү дээ. Бүхэл бүтэн одоо хүртэл яг засвар масуур чигээгүй яг тэр чигээрээ байгаа гантхэн сургуультаас гантхэн шалттай сургууль шүү дээ. Гантхэн шаттай сургууль. Очиж үзвэл үнэхээр гайхалтай сургуулиуд байт. Яг тэр чигээрээ байчдаг. За. Тэр бас надад сонсч ирсэн юм байна. Тэгээд тиймэрхүү зүйлүүд их байдаг. Сургууль цэцэрлэгүүд байна. Тийм ээ. Ер нь солонгостой холбоотой зүйл зөндөө байдаг шүү дээ. Одоо тэр Монголд ирсэн харин тэр ирж байж жагаад явсан тэр хүүхдүүдийн хувьд тавилангийн талаар ямар нэг яг тэр талаар ингээд ерөнхийдөө солонгостой холбоотой юмудаар нэлээд их судалгаа хийж нэлээд яасан. Одоо манай тэр Солонгос Монголын найрамдлын гүүр гэдэг нийгэмлэг байдаг. Тэрний одоо яг юу цэрмэ ээж гэдэг нэг яг тэр хүүхдүүдэд яг эрхээс нь авахлаад явтал нөгөө нэг хоол хийж өгчээсэн цэрмэ гэдэг нэг эмээ байдаг. Тэр эмээгийн хүүхдүүд гээд оюунагч хин содоо ах гэдэр гээд яг тэр нөгөө хүн ёсны гэж хэлээд байдаг. Тэр нөгөө Монгол Солонгосын найрамдлын гүүр нийгэмлэгийн ингээд тэрийг аваад явчихдаг. Яг тэр хүмүүстэй солонгосууд одоо хүртэл холбоотой байдаг. Тийм үү. Тэгээд магадгүй энэ хэсэг хугацааны дараа одоо тэр хүүхдүүд чинь нэг одоо нэг яг нэг 60-та 70-та болсон хүмүүс 70 гарцсан хүмүүс.
мартаагүй хүмүүсүүд байдаг гэж байна. Өө тийм үү. 88 он, 89 онд 88 онд 87 онд Ким Ир Сен айлчилсны дараа, Ким Ир Сен өндөртөгч нь айлчилсны дараа тэр Цэрмаа Омоны гэж ярьдаг Цэрмаа ээжийг хүүхдүүдтэй хамт Пинянд ураад тэгээд бас уулзалсан байдیں۔ Хүүхдүүдтэй төлөвлөлтөнд уулзалсан байд. Мэдээж одоо хүн амаа маш сайн хяндаг, бүртгэдэг хүмүүсүүд чинь бас байж байгаа. Энд одоо нийтдээ бараг 7500 шахам одоо ажилчид ингээд ирж очиод явсан хүмүүсүүд байдаг. Тэд нар ч гэсэн Монголын талаар сайхан сэтгэлтэй байгаа мэдээж. Тэд нар Монголд ямар ажил хийгээд хэр зэрэг мөнгө хүрээгээд амьдрал хэр зэрэг дэвшсэн ямар байсан тухай гэх мэтүүдийн би бас судалгаа хийж байгаа. Аль болохоор мэдээж одоо зөвшөөрлөн тэрийг аваад өдөн жил бас энэ үндэсний түүхийн музейд сан өмөрөг хадгалагдаж байгаа. Хоёр улсын найрамдал харилцааг илэрхийлэх сан өмөргийн үзэсгэлэн нээсэн. Тэр их сонирхолтой үзэсгэлэн болсон. Маш их зүйлүүд гарч ирсэн. Сонирхолтой зүйлүүд их гарч ирсэн. Одоо анх удаага Ким Ир Сен өдөртөгч Монголд 150 200 илүү ятга бэлгэлж ирсэн байт. Тэр ятгнуудын одоо зүйлүүд байна, үлдсэн зүйлүүд байна. За тэгээд цэцэг хаар юу соёл хөгжим сургууль нээгдэх чинь үндэсний хөгжмийн анги нээгдэх чинь ятгын анги эдгээр нээгдэх чинь Ардсан Солонгосоос тэр хөгжмөдөд зэмсгүүдийг авч хэрэгжүүлж хийжсэн гэх мэтүүдээр. Тэгээ одоо манай нэг 3 дугуйтай байдаг байсан. Тэр дугуй одоо байдаг болов. Нэг 3 дугуйтай. Тэр дугуй байхгүй. Одоо тэр чин скутер байна тэнд. Тийм байна. За. Одоо бид нар яг ингээд хойчин цаасаа зогссон шиг хараад байгаа байхгүй. Одоо тэр сэрсэн малгай байдаг. Тий. 40 мянгатын барилгууд ер нь байхгүй болсон. Одоо яг тэгтэл яг ингээд нөгөө хуучны барилгууд нь бол яг байж байгаа. Тэрийг аюу гоё засаал болж байгаа. Өөр нэг зүйл гэвэл сая энэ Олимпик холимог хосоор нэг 2 дугаар байранд орлоо шүү дээ. Ардсан Солонгос. Бүр баг контр гаргахсан шүү дээ. Тэр шүү дээ мундаг тоглолт болсон. За хэдэн жилийн өмнө чинь бас олимпийн медальтай яг тамирчин манайхыг бас дасгалж үзчихсэн байхгүй. Ширээн дэсний холбоонд шүү дээ. Тэгэл их чинь ингээд бид нар чинь маш олон зүйлээр харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж байдаг. Тэрийг л одоо нэг юм олон нийтийн харилцаа гэдэг талаас нь авч үзвэл илүү хэрэгтэй. Ингээл нэг юу нээлттэй сувг болгоноор би ярихыг хүсдэг. Энэ нь болохоор зүгээр нэг юм нэг энэ Ардсан Солонгосын тухай хүний тарих угаах гэдэг юм биш. Бид нар тийм боломж байгаад байгаа шүү гэдэг тийм. Тийм ээ. Бид нар мартсангүй одоо бүр хүнд хэцүү байна гэдгийг өөрөө ярьлаа тийм ээ. За бид хоёрын ярилцлага дундаасаа тасраад ингээд бичлэг нь тасарчсан байна. Уучлаарай тий. Тэгээ бид хоёрын ярилцлага ер нь тэгсхийгээд шууд өндөрлсөн байгаа шүү. Тэгээд манай Сэр Дармгой маань ийм Хойд Солонгосын Донгганг гэдэг ийм сонирхолтой пив авчирж үлээ. Хойд Солонгосын пив. За энэ хараа бөглөөний юм бас их сонирхолтой. За. Тэгээ бид хоёрын ярилцлагыг бас тэгээд та бүхнийг амтхан сонссон гэж найдаж байна. Тий. За, түр баяртай.